Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Ивэн тэтгэгч үрдэг биш хоримтлуулдаг ап. Мандал хоримтлал. Хамтрагч Драматестер баталгаажсан дэлхийн брэнд IVB. Ер нь хатуураал юм да. Өвдөлтөн чигтэрч өвдөж байна. Юус чигтэхгүй ба штт. Ээж хүүг аваад харсан юм лөө? Нэр асуудаа. Хүүтийг нэг ярьчихлаа. Эндээс юу вэ? Нэмч орж ирэхлээр нь харин нэмч төгтөж тэгээд гарахтаа ярьчих. Төрөх мөч ойртох тусам ээжүүдээ маа сэтгэл зүйн байдал тайван байх нь хамгийн чухал. Тэгэхээр ээжийн анхаарлыг өөр зүйлд төвлөрүүлэх нь тухайн өвдөлтийг харьцангуй хөнгөн мэдрэхэд нөлөөлдөг болохыг их арх эмэгтэйчүүдийн эмчнэр маань анагаах ухаанд бас нотолцсон байгаа юм байна. Тэгэхээр төр хүрээний тоглоом нэвтрүүлгийн бас нэг сайхан тал нь яалтчгүй ээжүүддээ инээмсэглэл биелүүлэх, тайвшралт, урам зориг биелүүлэхийн зэрэгцээ удахгүй хорвоод нийтлэх, бяцхан үрсийнхээ сайн сайхны төлөө бид халуун дулаан мөчүүдийг бэлгэлэхийг зардаг. Яг одоо бид бүхэн олон улсын G-сая маглан итгэмжлэлийг 4 удаа хүртэж чадсан Монголын цорын ганц эмнэлэг болох интернет эмнэлгийг төрөх тасгаас үзэгч та бүхэндээ ээлжид нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Үзэгчтэй яг одоо энэ хаалганы цаанд манал жав маань өөрийн үзэсгэлэн гэргийн Баасан жавын хамтаар хөөрхөн өрөө үлгэдэн авах гад хүлээж байгаа. Хамгийн гол нь эхлээд хэдүүлээ нэвтрүүлэгт оролцох хэсгийг суугадах юм. Дагаад яваарай. Жоохон бацалгаад нэг жоохон хатуураад ирчих шүү. Бацалгахаа Сайн байцгаана уу? сайн байна уу? Оочлаарай. Гинт ороод ирлээ. Яаж нэлээд бацалж гинөө, хатуурч гинөө? Хатуурч. Ер нь бацалж илээ. Бацалж байна уу тий? За, бид бүхэн Монгол телевизийн төр хүрээний тоглоом нэвтрүүлгийн баг хамт олон байгаамаа. Тэгээд хоёрыгоо бас яг эцхэн үрээ үлгийдэн авах гад хүлээж байгаа яг энэ цаг мөчтөө манай нэвтрүүлэгт оролцох боломжтой юу гэж асуух гээд бид 3 дугаар удирлаа хийж байгаамаа. Тэгэхээр та хоёртоо санал тавих гээд ороод ирлээ. Орох уу? Гоё юм шиг сүлд нь үзэхэд орсон ч те. Тий. Яг минийэр өвдөд иж яхад ингээд яахаа. Гайгүй. Гайгүй орё. Ер нь өмнө нь үзчихсэн үү төр хүрээний тоглоомыг? Өмнө нь нэг дугаарыг үзчихсэн. Тийм үү. Ямар санагдчихсэн? Айгүй хөөрхөн санагдсан. Яг өвдөж явахтал нэлээ сатааруулах юм байна да гэж бодож ирсэн. Азтай харин ойлоо таарч штэ. Ямар оролцоод үзэх вэ? Орё. Орхоо. Тэгээ. Гэхдээ одоо мэдээж ээж болоод манай бяцхан үрийн маань эрүүл мэнд хамгийн чухал. Хэрвээ үнэхээр ингээ айхтар бацлалт өгөө та амармаар байвал бид нар ингээ чөлөөтэй зогсож олно шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгэхээр та хоёр маань зөвшөөрч байна уу? Зөвшөөрч байна уу? Баярлалаа. Тийм үзэгчтэй ингээд тосод маань нэвтрүүлэгт орохыг зөвшөөрлөө. Энэ бол төр хүрээний тоглоом шоу нэвтрүүлэг. Шуурхай байна уу? Хурдан байна уу? Нэвтрүүлгийн онцлог авах тий. Яа гэнэ ястаа нэвтрүүлгийн маань онцлог шүү. За ингээд хосод маань нэвтрүүлэгт орохыг зөвшөөрсөн. Түүнээс өмнө өнөөдрийн хоёр хөөрхөн хостойгоо бас жоохон дэлгэрэнгүй танилцъя. Та хоёрын маань анхны хүүхдөө хэддэх хүүхдээ? Бид хоёрын хоёр дахь хүүхдээ. За тий. Одоо ахын 6 настай. Оо ямар хөөрх ягаад тэгвэл өстө догтлон хүлээж байгаа юм байна тий. Гэртээстэй хүлээгээл байн яриа л ээж байгаа да. Юу агаанууд хинтэй байгаа юу? Агаанууд имээдэг үү? Имээдэг байгаад. Вау, гоё юм аа тий. Манай хоёр тэгвэл хайрцангуй туршлагатай байх нэ. Харин тий. За ингээд хөөрхөн хоёр хостоо өнөөдрийнхаа дөрмийг танилцуулъя. За ер нь бол нэвтрүүлгийн дөрмийн ингийн нийтдээ 8 асуулт асууна. Асуултанд зөв хариулах тоолондоо та хоёр маань бэлэгтэй болно. Ер нь бол 2 удаа алдах юм бол нэвтрүүлэг цогсноо гэсэн.
Гэхдээ нэг алдах юм бол хоёрын маань тухайн асуултынхаа алдсан асуултынхаа шагналыг авахгүй бусад шагналууд нь хоёрт хэвээрээ үлдэнэ гэсэн. За хувийн боломж гэж байдаг. Хувийн боломжийн хувьд бол гаднаас их хөрх чимч маань орж ирээд хоёрынхаа үнэхээр одоо эргэлзээд байгаа ингээ асуултынхаа хариултыг мэдгүй байгаа үед нь туслаад тухайн асуулт гурлаа хамт хариулах нь. За Ойлгомжтой. ойлгомжтой. Нэвтрүүлгийн зүгээс хосуудаа ямар бэлэг шагнал бэлтцнийг одоо харцгаая. За энэ байна бидний шагналын багц. Bala Bala брендийн 300,000 төгрөгийн эрхийн бичиг, мөн гацуурт хүнсийн бэлгийн багц, Mastala брендийн арьс арчилгааны багц, мандал хуримтлалын эрхийн бичиг, за мөн Baby World-ийн аль биесны эрхтэй оруулж ирдэг Baby Bjorn брендийн One Cotton өөргөвчийг бэлдсэн байна. За мөн Ori Media-гийн 1 жилийн эрхийн бичиг, за мөн Degree Care хамт олонны иш нарын асаргааны 5 хоногийн эрх, за тэгээд IWB хүүхдийн живхний бэлгийн багцл манай энэ удаагийн дугаарын супер бэлгийн багц байна. Ямар санагдчихэв? Өстө хэрэгтэй байна гэдэг юм да. Ааха. За ингээд хоёр хостоо амжилт хүсээд хамгийн ихний асуулт болоод шагналынхаа мэдээллийг харуулъя. За ингээд Bala Bala брендийн 300,000 төгрөгийн эрхийн бичгийг бид хамгийн ихний асуултандаа бэлдсэн. Азийн номер 1 хувцсны брэнд, бүр яг хүүхэдтэй зориулсан юм брэнд. Ер нь бол хүүхдийн бүтээгдэхүүнүүд хүүхдийн арьсанд гэмтэл өрчрүүлэхааргүй байх ёстой тий. Тэнгүүд хөдөлгөөнд нь уг цаад болохгүй. За тэгээд гоё харагдах үе хувцснуудыг манай Bala Bala-гийнхан бэлдсэн байгаа юм шүү. За тэгэхээр хамтдаа хамгийн ихний асуулт юу вэ? Харцгаая. Ингээд ихний асуулт бол жирэмсний эхний 3 сард хамгийн түгээмэл илэрдэг шинж аль нь вэ гэсэн байна. Аад нь хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх, Б нь дотор мухаарах, мөн бөөлж их, В нь хүүхэд хөдөлж эхлэх, харин Г нь цусны даралт огцом ихсэх гэсэн байна. Түгээмэл шинж гэхээр Түгээмэл илэрдэг шинж гэхэлэр хордлоготой үед дотор мухаарч бөөлж нь. хөдөлж эхлэх гэж байгаа шүү. Тэгэхээр чинь хүүхдийн эхний 3 сар болсны дараа хөдөлгөөн 22 3 7 хоногт тагсан хөдөлгдөг шүү дээ. тэр хийжлий доод хэсгэр хүчтэй өвдөх. Доод хэсгээр хүчтэй өвдөх ёсгүй баха. Өдөрч байгаа үед л өвдөх бах. Хэрвээ ямар нэг асуудалтай бол хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх. Дотор муу гарах бөөлжих бол зөвхөн хордлоготой үед илэрх шинжтэй төхөө. Манай баасан чам хүү дээрээ хордлого өгсөн үү? Хоёулын дээр нь маш их хордлоготой. Тийм үү. Манай хүн хордлого. Хүү дээрээ бүр 9 кг турж ирсэн ихний 3 сар. Бас тэгвэл нэлээд хордлого өгд юм байна. Маш их бөөлгсөн баха тий бас. Чанга штэ. Яа. Одоо нууц ишүүл төрөх чаа хөвгт нь. Одоо охин штэ. Яа гоор. Мөрөдлийн баг үрдэж байгаа юм байна. Дотор муугарах бөөлжих байх та. За баг тий. Би хөлбөрлө гэж. Харин л би би бас би гэж бодож байна. За тэгвэл бигийн сонгох уу? За тий. Ааха. Манай хоёр ер нь дөрмөө бас илүүлтгөө ойлгочихчаа. Яг үн хоёр маань саналаа нэгтгэх ёстой. За ингээ хосод маань хамгийн ихний асуултынхаа зөв хариултыг Б гэж сонголоо. Б хариулт мөн эсхийг хамтдаа харцгаая. Оо. За баяр үргээ. Тийм ээ. Ялцчгүй ихний 3 сард бол нэрэ дотор мухаарах бөөлжих шинж тэмдгүү жирэмсэн эмэгтэйчүүдэд маань хамгийн их тохиолддог байх нэ. Тэгэхээр хоёр маань ийхүү Bala Bala брендийн 300,000 төгрөгийн эрхийн бичгийг тавьж баяр үргээ. За ингэ мэдчлээ явах нь. За ингээм хамтдаа дараагийн шагналаа харъя. Дараагийн шагналны маань хувьд бол Гацуурт хүнс компани 440 зүйн балыг хоёртаа санал болгож байна. 440 зүйн балны хувьд бол 2017 оноос судалгаанд гарсан. Тэгээ хамгийн гол нь гоё юм шоколадны цуглуулгатай ингээд хосолсон их гоё бүтээгдэхүүнийг бэлдэж байгаа юм. Ямар ч сахарын агуулмжгүй гэдэг нь бас онцлогтой. Тэгээ ерөөсө 100% байгалийн гаралтай юм маш гоё бүтээгдэхүүн байна. Сахаргүй гэдэг чинь хамгийн том даваа шүү дээ. Зөв 100% итгэлтэй хэлж байна. Үнэхээр сахаргүй. За асуултыг харцгаая. За асуултны хувьд хүүхдийн живхнээс илүү насан туршидчдын живх их борлогддог улс байдаг гинэ. За тэр улс нь аль вэ гэж байна. Аад нь Хятад, Б нь Герман, В нь Америк, харин Г нь Япон гэсэн байна. За насан туршидтын живхийг бол дундаж наслалт өндөртөө улс орны хүмүүс хэрэглэх бах тий. Тийм баг. Тэгэхээр Япон л та. Нэр юу ч бодчих. За миний хувьд болохоор Америк бас байж магадгүй гэж бодож байна. Япон бол дундаж наслалт өндөртэй. За би бол Япон санал авлаа. Япон бол наслалт өндөртэй. Япон ч хөвшөө хүмүүс ихтэй. Их өндөр наслалтай тийм. Наслдаг хүмүүс. Ер нь хөвшөө хүн ихтэй орн болсон гэж уншсан. Эхнэрийнхээ
бүгэн дээр Япон гэдэг сонголтыг нь хоёулаа сонгоё. За манай манлж их зүг яв та. За ингээд хосууд маань эхнэрийнхээ үгэнд ороод гээ хариултыг сонголоо зөв эсхийг харцгаая. Яг зөв манай баасан жавын хувьд маш зөв үнцгүүдийг гаргаж ирсэн тий. Үнэхээр нөгөө нэг төрөлт нэлээд багассан тий. Маш олон тосгонуудад сургуулиуд хаагдж байгаа гэсэн харамсалтай мэдээнүүд байсан. Тэр хэрээрээ харин ч бүр нөгөө ахмад настай хүмүүс нь маш их амьдралын хэв маяг нь үнэхээр гайхалтай хүмүүс тий. Тэгэхээр яалтчгүй насан туршидчдын жив хамгийн их борлогддог бас Япон байх нэ. За баяр хүргэе тааштай. Гацуур төс компани 440 цагийн малын эзэд боллоо. Дараагийн буюу 3 дахь асуултын маань шагналын байгааг харъя. Mastella брендийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хүүхдийг нь төрсэн цагаас нь эхлээд үнэхээр маш гоё арчилгааг үзүүлэх боломжтой бүтээгдэхүүнүүд энэ дор бүр ингээд бүгд байгаа. Тэгээ хамгийн гол нь Францын номер 1 бүтээгдэхүүн байх нь Азад бас их алдартай. Маш олон хүмүүс яг Mastellыг бас хэрэгжилж татсан байдаг юм байна. Сүүлийн жилүүдэд бас манай монголчуудын тэрсмаа одоо ээж аавуудын маань онцлог хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн бол энэ байгаа. Хүүхдээ бид ер нь төрсэн цагаас нь эхлээл зөв одоо арьсны арчилгааны суурь тавих нь зүйтэй те. Тэгэхээр Mastella үнийг бол 100% өгч чаддаг юм байна. За тэгэхээр асуултаа харцгаая. Асуултын хувьд дэлхий дээр ямар бүлгийн цустай хүн хамгийн их байдаг вэ гэсэн байна. Энийг мэдэх үү? Тэгээ ер нь гадарлаа шүү. За Ад нь 1-р бүлгийн цус, Б нь 2-р бүлгийн цус, В нь 3-р бүлгийн цус, харин Г нь 4-р бүлгийн цус гэсэн байна. 4-2 бол хамгийн бага гэж Ховор ялангуяа 4-р бүлэг бол миний арчин 4-р бүлгийн цустай. тийм. Хөө тийм үү? Ховор бүлгийн цустай юм байна. 1-р бүлгийн цус хамгийн төв юм л. Тэ. За би энэ дээр л яг хэрэгэлдэж байна ер нь л. Би бол 1 гэж бодож байна. Тийм 1-р бүлгийн цус. 1-р бүлэг гэж үзэхэд тэгвэл. Би өөр мэдгэлтэй байна. Эхнэрийнхээ сонголтыг. За ингээд хосод маань А буюу 1-р бүлгийн цус гэж хариуллаа. Харцгаая. Борохоо дэгжээг бодлоо шүү дээ. Жах эргэлцсэн. Харин тий яг гахынхын насд эргэлцчихлээ. За ингээд манай хосод маань асуултанда маш зөв хариулаад Mastella брендийн арьс арчилгааны бүтээгдэхүүний эзэд болж чадлаа. Баяр хүргэе. Хамтрагч Mastella брэнд хүүхдийн эрүүл арсны зөв суурийг төрсэн цагаас нь. Хамтрагч дахин давтагдашгүй хүүхэд нас бала бала. Ивент тэтгэгч чанар аюулгүй байдлыг эрхэмлэгч интернет эмнэлэг. За ингээд хосуудынхаа дараагийн шагнал болоод асуултыг харцгаая. Нэмэлт асуулт. Яг нэмэлт асуулт гэсэн үг ээ. За урамшуулт асуулт маань яадаг вэ гэхээр манай мандал хуримтлалын хамт олон бас урамшуулт асуултан дээр хамтран ажилладаг. Та хоёр маань одоо хэр ихийг нэрлснээрээ 100, 200, 300 мянган төгрөгийг мандал хуримтлалын дансандаа авна гэсэн. Хуримтлал гэдэг өөрөө ямар ач холбогдолтой хүн болгон мэддэг те маш их өгөөжтэй байдаг. Харин мандал хуримтлалын хувьд бүр өгөөжөөс өгөөж хүүнээс хүү боддгоор онцлогтой ийм гоё хуримтлал байгаа. Тэгэхээр та хоёртоо үнийг санал болгож байгаа. Тэгээд дан ганц хуримтлал биш ер нь тууштай байдал зөв дадлыг бий болгодог шүү дээ. Тэгэхээр тууштай байж чадах юм бол маш их өгөөж хүртэж болох юм байгаамаа. Тойрын маань хувьд бол спортын төрлүүдийг нэрлэх нэ. 30 секундын дотор 5-ын дотор нэрлэж чадах юм бол 100 мянга, 10-ын дотор нэрлэж чадах юм бол 200 мянга, 10-аас дээш буюу 11 ч юм уу 12 тэ нэрлэж чадах юм бол 300 мянган эзэд болох нэ. 300 зүтгэх үү? Зүтгэнэ. Спортын төрлүүд гэхээр ер нь гайгүй юм биш. Гайгүй шүү дээ харин тийм. Хамгийн гол нь манай хоёр ингээд хоёулаа зэрэг хилээд явж болно. Манай багийнхан цаана тоолоод бичээд явчихна гэсэн. 30 секундэд олны хэл нэрлэх юм байна. Болж байна уу? За бэлэн үү? Эхлэх үү? За. 3 2 1 эхэлсэ. Сакс, волейбол, хөл бөмбөг, теннис, газрын теннис, ширээний теннис, регби, Америк хөл бөмбөг, жудо, чөлөөт бүх. Тэгээс таеквондо, сумо, бокс, тишүүр, тэгээд буудлага, спорт буудлага, гүйлт, нөгөө юу шидэлт хөнгө гэдэг үү гэр шидэлт. За юу шидэлт. За тэгээд нөгөө жад шидэх
гэсэн. Ваа. За. Бид толгомд тийм байна. Нааштай 30 секундын дотор 17-8-ыг нэрлэж үү? Би тоолоход бол тийм байлаа. За баяр үргээ. Баярлалаа. Үнэхээр супер. За ингэснээрээ та хоёр маань 300 мянган төгрөгийг хөрх охинтой даастэж авлаа. Миний ярьцдаг ярьцууллаа шүү дээ. Олимпийн төрөл дотроо бодож бол ер нь нэрлэлээ. Сайн нэрлэлээ. Үнэхээр сайн нэрлэлээ тий. За ингээд манай хоёр маань мандал хоримтлалын дансанда 300 мянган төгрөгийн эрхтэй болжээ. Тэгэхээр бид та бүхэнд яг данстай 300 мянгад маа гэдэг өгөх болно. За дараагийн хэдүүлээ асуулт болоо шагналаа харцгаая. За тэгэхээр бидний дараагийн асуултын маань шагнал бол Baby World Mongolia-гийн албан ёсны эрхтэйгээр бидэн зориулсан худалдаалдаг Baby Bjorn One Cotton загварын хөрхөн 0-3 насны хүүхдүүдэд зориулсан хэрэгжилж болох өөргөвч гэсэн үг ээ. Өстө хэрэгтэй идэв да. За тэгээд 65 жилийн түүхтэй улам сайжруулаад бүтээгдэхүүн ингээ яваадсан. Одоо бүр бараг төгс хэлбэртэй очсон гэсэн үг тий. Тэгээд Шведийн бас юм номер 1 бүтээгдэхүүн байна. Тэгэл дөнгөж төрснөөс эхлүүлээд 3 нас хүртэл нь бид хэрэг эхлэх боломжтой байх нь 15 кг хүрсэн ч гэсэн бид хүүхдүүдэд ээжийн, аавын, худас нүрэнд одоо ямар ч ачаал өгөхгүй байх нь. Хүүхдийн жинг тэнцүү хаадаг онцлогтой гэж шүү. За тэгэхээр асуулт нь юу вэ харцгаая. За асуултын хувьд бол хүүхэд хэдэн сартаагаас сууж эхэлдэг вэ гэсэн бэ? Хоёр маш шууд хүүгээ бодож байна. Шууд хүүгээ бодож байна. За Ад нь 3-аас 4 сартай да, Бэд нь 4-өөс 5 сартай да, Вэд нь 6-аас 7 сартай да, Гэд нь 8 сартай да сууж эхэлт юм байна. Манай хүүч их хөвжил сайтай байсан да. За. Манай хүү бол 3-аас 4 бол эртэтнээ тий. 3-аас 4-төд чинь суулгахаар нөгөө нуруунд нь муу гэж хэлсэн. тэгээ 4-өөс 5 манай хүү гэж чинь бараг 8 сард төгөлд орж исэн. Арай 8 биш хаа. 10-таа төгөлд орж исэн. Нэг насны нэг төрс өдрөөр бол амар сайн явдаг. Яа хөөрхөө. Сууж эхэлдэг гэж байгаа. 10 сартаа төгөлд орж исэн. Яг мартчихдсан юм байна шүү дээ. Харин тий. Хоёлаа асуух уу? Би бол таарыг хөө боломж байгаа супер шагнал дээрээ л аваасаа гэж байгаа. Би бол бас юм ядаж Өшөө болоод байгаа ирэх. ярьцаа. Тэгэхээр 4-өөс 5 сартай гэдэг тэр юм. 6-аас 7 юм байна. Яг хоолоо идээд Бор хоолнд орохдоо хөөрхөн сууж идэв шүү дээ. За тэгвэл 6-аас 7 сартай да гэж. 6-7-ыг сонголоо зүг. Тийм. За тэгвэл зөв байгаа эсхийг харцгаая. Тийм байна. Яа. За ингээд хосууд маань асуултандаа зөв хариулж чадсанаар Baby World-ыг албан ёсны эрхтэй оруулж ирдэг. Baby Born The One Cotton загварын үргэлжээ эзэд болж чадлаа. За ингээд хамтдаа дараагийн асуултынхаа шагналыг харцгаая. За тийм ээ, онцгой бүтээлийг Оригоос манай Оригийн хамт олон маань та хоёртоо 12 сарын эрхийг бас бэлгэхийг хүсэж байгаа юм байна. За мэдээж одоо бид төрсний дараа гэртээ бас нэлээд суудаг те хөөрхөн хүүхдээ асраад за энэ хооронд бол бид бол дуртай зүйлээ үзэх боломжтой маш олон төрлийн контентууд кинонууд албан ёсны эрхтэйгээр бүгдийг багтаасан энэ гоё бүтээлүүдээс та хоёроо үзээсэй гэж хүсэж байгаа юм аа. Хүүн ер нь кино, хүүхэлдэйн кино аль нь илүү дуртай вэ? Хүүхэлдэйн кинонд. Хүүхэлдэйн кинонд дуртай байна. За тэгвэл олон төрлийн хүүхэлдэйн кино байгаа шүү. За асуулт харцгаая. Хөрхөн асуулт Тийм байна. 5 асуулттай лааны 2-ыг нь унтраавал хэдэн лаа үлдэх вэ? Ад нь 2, Бэд нь 3, Вэд нь 5, Гэд нь үлдэхгүй гэсэн байна. 2 нь үлднэ. Энэ нөгөө хөгжилтэй асуулт байл л да. 5 асуулттай лааны 2-ыг нь унтраавал хэдэн лаа үлдэх вэ гэж байна шүү. Тэгээ 5 лаа байгаа юм чинь 5 лаа л байна. Зүгээр унтарж байгаа нь 2 нь л унтах гэсэн утгатай юм байл л да. Тийм болоо. Тэгэхээр энэ угсаа ойлгомжтой 5 гээд 5 буюу В хувилбар нь л байна. Би болохоор ингэж бодож байгаа байхгүй юу? 5 асаалттай лааны 2-ыг нь унтраачаар нөгөө 3 нь асаалттай эсрэгээ дуусаад 2 нь үлдэнэ гэж бодож байна. Бас тийм байна. Асаалттай лаа чи хайлаад дуусна шүү дээ. Тийм байна. Тийм тэгэхээр 5 асуулттай лааны 2-ыг энэ ялж хөгжилтэй асуулт байна яг. Гэхдээ манай баасан жаваас илүү манай мандал жав илүү сандраад ах шиг байна те. Эхнэр нь ингээд төрөх гээд байгаа болохоор бүр тоглолт нь илүү их байх шиг. Хоёроо сонгоё да тэгвэл. Сонголтоос өмнө гэхдээ бацлалт нь яаж вэ? Одоо юун дээр л заах нь их өндөр байгаа юмнасаа манай баасан жав юу ч болоогүй шиг хөө сатарж байна. Яг тэгээд баг шиг. Би эндээс ингээ харахаар л өндөр болоод баасан жавыг харахаар зүгээр. Үнэхээр
Сатар тийм Нөө байна. үнэхээр сатарч. За ашгүй дээ. Сонсгоо сайхан байна. За тэгээ юу вэ? хөл бодогдох тийм. Тэгээ дуусна гэдэг утгаараа Тийх үү. Вега аваад үзэх үү? даа. За хосууд маань буюу хоёр лавлтна гэж хариуллаа. Зөв эсхийг харцгаая. Миний ер нь бүх асуултанд Баяр хүргье. за баярлалаа. За ингээд дараагийн шагнал юу байна хамтаарай. Тэгрэг гэрийн хамт олонны 5 хоногийн эрхийн бичгийг бид бэлтлээ. Тэгрэг гэрийн хамт олонны хувьд бол маш олон төрлийн асаргааг үзүүлдэг. Ахмад настан, хэвтрийн өвчин, байнгын асаргаатай хүмүүс байдаг те. За тэгээд хагалгааны дараа хүртэл мэрэгжлийн асаргааг өгдөг хамт олон. За тэг хамгийн гол нь хоёр маань энэ асуултанд зөв хариулт авч чадчих юм бол хоёроо эмнэлгээс гарсны дараа гэрт нь очиод танд болоод хөөхөн охинд нь 5 хоногийн асаргааг үзүүлэх нэ. За хэрэгтэй бэлэх шүү. Харин тийм аа. Тийм бай. Харин тэгэхээр манай хамт олон аль болох энэ асуултанд хариулчаасаа гэд хүсдэг. Тэгэхээр мэрэгжлийн арчилгааг тэгрэгээрээ хамт олон өгд юм байгаамаа. За ингээд асуултаа харцгаая. Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Нацгийн Багвайндын газар дээрх мөнгө нь аль талтай байдаг вэ гэсэн байна. Аад нь зүүн талтай, Б'д нь баруун талтай, В'д нь байхгүй, Г'д нь хоёуланд нь байдаг гэсэн. Бага хувьд ерөнхийлөгч бага хувийн хувьд болохоор Манай ч одоо ерөнхийлөгч Багвайндыг ерөнхийлөгч байх үед нь хэдэн настай байсан юм бэ? тэр үед одоо баг 6 мургаатай байсан юм. 10 жил лээсэн баг. Харин тийм. 10 жил лээсэн баг. Би яг юуг нь санаад байна. Титэм үг гэд ном байдаг. Номных нь яг арт талд нь илүү зураг энэ зураг нь байд юм аа. Яг тэндээс айгуу тод харж ирсэн. Яг тэр дүр зураг нь яг орж ирээд байна. За. Манай нэвтрүүлгийн маань гэхдээ өнөөдрийн дугаар хөөх асуулт хэлчихсэн. Ээж хавдлыг сатааруулах үүднээс бас аль болох хөнгөн хөвчлөлтэй асуултууд бэлдсэн байна. Царай нь орж ирж ин тэгээд зүүн л гэж бодогдоод байна. Би бол зүүн гэж бодож байна. Хоёлын хайжуулаад аваад зүүн маран үзчих юм уу? Шотчгүй. За Тэхэм хоёлаа зүүн маран дээрээ. за юу вэ? Ихтрийнхэн талд орох. Тийм гэдэг сонго гэж бодчих би бол. За зүүнгээл азаа үзчих. Тийх үү? Тий. За азаа үзэж яах юм. За Тэгтээ эхнэрээ сонсоод азаа үзэж байгаа шүү. За хасууд маань эхнэрээ сонсоод азаа үзэхдээ гэж хариуллаа. Зүг байна уугүй хамтаа харцгаая. Зүүн талтай юм байна тий. За нэр яалтчгүй зүүн талтай байхад манай хамт олон бүр яг баталгаар бүр төгөх юм. Тийм бэ. За экстер хасууд маань Тэгрэг кэрийн 5 хоногийн асаргааны эрхийн бичгээ эзэд боллоо. Баяр хүргэе. Ер нь гэхдээ манай гэрээ эзэн маань дандаа гэрээ эзэнийхээ үгэнд ордгоо яадгүй яг амьдрал дээр яадаг. тэр гэхдээ ер нь их Яг амьдралтай ер нь хамаг юм мэддэг нь манай нөхөр штэ. ярилцаа тийм ер нь аль нь яг зөв шийдвэр гаргахаараа нэг тэр тал ордог гэсэн үг. Имээ тийм ч л одоо гэр бүл шүү дээ тийм ээ. За ингээд хосуудын маань хувьд 7 асуултны 7-нд нь маш амжилттай зөв хариулжээ. Баяр хүргье. За. Хамтрагч Baby World хүүхдийн дэлгүүр. Хайртай үрдээ хамгийн чанартайг нь. Хамтрагч үргэлжлэлийг оригоос. Хамтрагч Монгол хүн дэрүүл хүнс гацуурт хүнс. За одоо харин үргэлжлүүлээд дараагийн асуулт болоо шагналыг харцгаая. Даалгавар хичтэй. За даалгавар гэх чинь Яа. гоё юм шүү асуултаас сонирхолтой. Хосын даалгавар юу байгаа болж бодож чинь хоёр маань? Тэр бүжиглчих хаа. Үрхий одоо бүжиглүүлч үү? За хосын даалгаврынхаа дөрвийг танилцуулъя. Та хоёртоо бид 1 минут өгнө. За 1 минутын хугацаанд цайны амтыг зөв таах нэ. За тэгэхээр та хоёр маань цайны амтыг минутын дотор зөв тааснараа 100,000 төгрөгийг бэлдээр навах болно. За ингээд даалгаврыг гаднаас орж ирнэ хэмээн хүсэж байна. Баярлалаа. За яг энд бэлтгэсэн байгаачлан энд 4 өөр төрлийн амттай цай ийсэн байгаа. Энэ даалгаврыг илүү аав нь
Буюу одоо манай манал жав гүйцэтгэх. Яг л тун нутгуу баасан жав маань төрөх гэж байгаа учраас элдвийн зүйл авсаад яах юм те. За тэгэхээр амсах, үнэрлэх зүйлсүүдээ та бас хийгээд бүр болохгүй эргэлзээд байгаа бол эхнэрээсээ үнэрлүүлж асууж болох нэ. Тэгээ зүг байрлуул гол нь минутын дотор шүү. Ойлгомжтой. За, минутын дотор. За цаг гарна шүү. За. Ингээд 3 2 1 эхлэе. За. Ер нь юм таахта хэрэг. Сайн уу. За энэ дээлтэй шүү уучлаа. За хоёр хөвөлтлээ. Цаг явж байна. Энэ адилхан болов. За эргэлзээтэй байвал эхнэрээс асууж болно. За энэ юу чадахгүй. Алдахгүй байгаад байна. За цаг явсараа. За энийг гүзээлцгэн дээр энэ эргэлзээд байгаагаа эргэлзээд байгаагаа өнөрлүүлж. За одоо 10 секунд үлдсэн биш шүү. За энийг Хаа 4 секунд зэлтгэлээ биш юм. Тийм байна. За яа надад дуусна. За ингээд одоо таахаар байна тий. За ихнийхийг нь гүзээлцэн гэж бодсон байна. Гүзээлцэн хэсгийг хамтдаа харъя. Муу байна. За хоёр дахь нарийн алим гэж таасан байна. Зөв байна. Баяр хүргэе. Гурав дахь нарийн лимон бол яг лимон зүрхчлөө. Лимон үхрийн нүд хоёроо солилцсон байна тий. За тэгэхээр хосын даалгаврын хувьд л яг үндсэн асуултанд орохгүй учраас та хоёр манд битээ санаа зовоорой. Ваа, нэлээд бадал чинь 57 60 яаж ийн? Бацлаад байна уу? Ямар төвчээртэй юм бэ? Бацлж байна. Яа. Ер нь хэдэн минутын зайтай бацлж байгаа бол мэдсэн үү? Ер нь нэг сайн жигдэхгүй байгаа. Тий. 6 насны зүрхтэй ихэр хоёрын манс гэр бүл төлөвлөлтөд нэлээ харж хийсэн байна тий. Тэгсэн битээр яг нэгдүгээр ангид хүүгээ оруулах дэдтэй болгоё гэж бодлоо. Ямар хөөрхөн юм бэ? Зөө. Ер нь гэхдээ одоо хосуудын хувьд л яг гэр бүл төлөвлөлт их чухал тий. Тий. Хоёрын тал дээр юу гэж боддөг вэ? гэр бүл төлөвлөлт бол ер нь хамгийн чухал зүйл. Тэгээ бид тэр ер нь яг төлөвлөл явж байгаа. Төлөвлөгөөнийхээ дагуу явж байгаа. Төлөвлөгөөнийхээ дагуу явж байгаа. Сайн байна. За, супер шагнал руу орцгоё. Супер шагнал банд юу байгаа вэ? Хамтдаа иргэн санацгаая. За тийм ээ, IVB брендинг жихний бэлгийн багцыг хоёртоо бэлдсэн. За IVB-ийн хувьд бол бүр үнэхээр юм баш супер бүтээгдэхүүн. Хүүхдийн тань одоо ч нэг жих өөрөө холоор агуулаагүй дерматист дээр ингээд тестлэгдсэн. Тэгээд ямар нэгэн элдвийн найрлахгүй байх хэвээр. Яг тэгэхээр дөнгөж төрсөн хүүхдийн арьсанд бол ямар нэгэн байдлаар хор хөнөөл өчрүүлэх хэсгүй. За тэгээд pH орчинд бол маш тэнцвэртэй. Хүүхдийн хөдөлгөөн цадаа болохгүй. Шингэнийг чиг шингэн. За тэгээд амьсгалдаг. Тэгэл мянган бичил нүхтэй юм байлээ. За тэгээд хамгийн зөөлөн, хамгийн нэмгэн, хамгийн хуурай. За тэгэхээр асуулт юу вэ? Харъя. Супер шагналын асуулт. За асуултын маань хувьд бол дөнгөж төрсний дараа нэрэн биеийн чинь хэдэн хувиар буурдаг вэ гэсэн байна. Ад нь 8%, Б-д нь 10%, В-д нь 3%, харин Г-д нь 6%-аар буурд юм байна. Супер шагналын маань асуулт бас жоохон хүндхэн орж ирж байгаа шиг байна тий. Энийг бол уншиж ирсэн. Гэтэ юу санахгүй байна. Оо тийм үү. Уншиж ирсэн шүү. Би бол бенжин буурдаг талаар ч нөлөөлөлт байхгүй. Төрөөд нэг 3-4 хоногтой буурд юм аа. Гэтэ ингээ харах юм бол нэг айхтар буурдаг юм ээ тий. 10-аас доош юм ба шүү дээ тий. За хоёулын нэрэлттэй ашиглая да тий. За тэгэл хүн боломж авах уу? Хүн бол За тэгээ. За тэгэхээр хосууд маань супер шагналынхаа асуултандаа их хүн боломж авахыг хүслээ. Гаднаас хүн боломжоор их баригч хэмж маань орж ирэхийг хүсэж байна. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу? Та өөрийгөө манай үзэгчдэд танилцуулаач. За намайг Жамсран Огтой Альма гэдэг. За би интернет эмнэлгийн төрөв тасагт их баригч мэргэжлэрээ ажиллаж байгаа. Тийм. Хэдэн жил ажиллаж байна та? 10 жил ажиллаж. Воо, туушлагатай явж байх нэ. За манай хосууд маань супер шагнал дээр ирсэн. Нэг ч алдаагүй байгаа. Ямар сайн.
За харин супер шагналын маань асуулт манай хоёр хувьд жаахан хүндх юм байна. Ер нь бол уншижсэн гэж. Гэтэ сайн санахгүй байна гинэ. За дөнгөж төрсний дараа нэрэн биенжийн хэдэн хувиар буурдаг вэ гэсэн байна. Ад 8, бэд нь 10, вэд нь 3, харин гэд нь 6 гэж байна. За миний бодлоор 10% алддаг. Нэрээ өгөхөд эхний ер нь 1-3 дахь хоногтой биеийн жингээ алдаад 7 хоног гэхэд буцаад төрсөн жиндээ очдөг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол 10% алддаг. 10%. Тий. Оо за. Ах уу манай хоёр Яг За энэ чинь манайд ямар ч эргэлзээгүйгээр шууд хариуллаа. Тэгэхээр Б гэж сонголоо. Хамтдаа харцгаая. баярлалаа. Маш баярлалаа. Их хөргөжтэй дамжчихсан. За та хэд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За ингээд их хөргөжтэйгээ хамтаар юу хөө хоёр маань супер асуултынхаа хариултыг маш зөв өгч чадлаа. Хоёртой баяр хүргье. За ингэсээрээ хоёр маань 8 асуултанда хэрхэн хариулсныг хамтдаа харъя. Бүгдэнд нь зөв хариулсан байна. Үнэхээр супер ээ. Маш гоё хариулсан. За ингээд Bala брендийн 300 мянган төгрөгийн эрхийн бичиг хийзэд болсон байна. Гасуур түнсийн бэлгийн багц, Mastella брендийн арьс арчилгааны багц, мөн мандал хуримтлалын 300 мянган төгрөгийн эрхийн бичгийг Baby World-ийн аль биесны эрхтэй оруулж ирдэг Baby Born брендийн One Cotton өөргөвч за Ori Media-гийн 1 жилийн эрх, Tigric Care-ийн их нэрийн асаргааны 5 хоногийн эрх, за тэгээд супер шагнал IVB хүүхдийн чихний бэлгийн багцын эзэд болжээ. Ямар санагдчихэв да? Аав ээжтэй бэлгтэй ирж байгаа хүн л энэ да. Яг тийм. Тэлгүй яах вэ? За ингээд яг одоо гаднаас хосоод юм маань хоцсон, авч чадсан шагналыг шууд оруулж ирнэ хэмээн хүсэж байна. Зөндөө бэлэг ба штэ. Сая бүр тэрэг маань бараг даахгүй тийчээс орч гэж бөө юм боллоо шүү дээ. За тэгэхээр бидний харж байгаа ажлаа Tigric Care-ийн хамт олонний 5 хоногийн эрхийн бичиг байна. Bala брендийн 300 мянган төгрөгийн эрхийн бичиг, мөн Ori Media-гийн маань манай онцгой бүтээлэг Оригоос 12 сарын эрхийн бичиг. За тэгээд IVB-гийн маань тий супер бэлгүүлийн модон морьтой хөрхөн охинд нь тэгээ одоо энэ супер бэлгийн багс маш их чихийг тоортой бэлэг болгоо гэж байна. Mastella брэнд за манай гацууртын маань бэлгийн багс, мандал ингээ хуримтлалын бэлэг бас ингээ байж байна. Ингээд хоёртоо сайхан бүхний хүсье. Тэгээд манай баасан жав маань инх амарчаарэ. Сайхан амарцсныхан дараачаар хөөхөн охиноо үлгэт таасныхан дараа хэдүүл эргөө олзъя. За баярлалаа. Маш баярлалаа. Ийм гоё нэвтрүүлэгтээ таарсандаа үнэхээр баярлж байна. За ингээд төрсөнийхэн дараа дөрүл болохоор нэргөө олзъя. Баярлалаа. Баяртай. За баярлалаа. Баяртай. Бүх асуултанд нь хариулж байна. Тэглээ штэ стаацтай. Том бэлэг. Минимум хүч харастай бүүн баярлалаа да. Миний ярин би нээж байна. Одоо ер нь жоохон бацалж байна. Нороо өвтөж байна. Асуулт хариултгээд хэсэг сатараад юм баг юм мэдгүй штэ. Лавлаад өвчнөө мэдэрсэнгүй штэ. Иймэрхүү байдалтай үйл ер нь гайгүй өвдөл баг мэдрээд явах юм шүү дээ. Тийм байна. Ивент тэтгэгч үрдэг биш хоримтлуулдаг ап. Мандал хоримтлал. Хамтрагч Tigric Care. Таны гэрт мэрэгжлийн асаргаа. Ингээд үзэгчтэй одоо та бүхэндээ бид зөвлөгөөний булангаа хүргэх гэж байна. Энэ удаагийн зөвлөгөө юу байх нь хамтдаа үзцгээе. Сайн байцгаана уу ээжүүдээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. IVB хүүхдийн брендийн маркетингийн менежер Дүлгэн байна. Өнөөдөр та бүхэндээ чихний зөв хэрэглээний талаар болон IVB чихний даваа талуудын мэдээллийг хүргэхээр бэлдсэн байна. За IVB брэнд нь зөвхөн Монгол улсад төдийгүй өдгөө дэлхийн 100 гаруй улсад борлуулагдж байгаа олон орны чанар стандартын шаардлагыг хангасан ийм бүтээгдэхүүн байдаг. Та бүхэн маань үүнийг чихний хаваадан дээрээс харах боломжтой. Хамгийн түрүүнд гэрчлэгийг нь харж байгаарай ээжүүдээ. Чанарын шаардлага, гэрчлэгээнүүдийг нь харах нь хамгийн зөв сонголт байдаг. Чихний хувьд дерматест шинжилгээ нь маш чухал байдаг. За яагаад чухал талаар одоо та нартай тайлбарлаж өгье. Холбооны бүгд найрамдах Герман улсын арьс харшил судлалын нэр хүнд бүхий байгууллага байгаа дерматест гэдэг нь. За энэ хүү байгууллага нь яадаг вэ гэхээр
хүний арьсанд хүрэлцдэг бүх бүтээгдэхүүнүүд дээр клиник буюу бодит туршилт хийж баталгаажуулдаг байгаа. Хүүхдийн арьсыг эмзэгшүүлэх үү, хашил тууралт өгөх үү, нурал дулаалт үүсгэх үү, химийн нэгдэл агуулсан байгаа юу гэдгийг дерматестээс бодит туршилтаар баталгаажуулдаг. Дараагийн манай гэрчлэгээ болвол FDA байна. FDA нь Америкийн нэгдсэн улсын хүнс эмийн захиргаанаас баталгаажсан гэдгийг харуулж байгаа. За CE байна. CE гэрчлэгээ нь Европын орнуудад баталгаажсан гэдгийг харуулж байдаг. За ISO 9001 байна. Энэ нь болохоор үйлдвэрлэлийн тогтмол нэг стандартчлагдсан процессор явагдгийг харуулдаг. Жихүүн дээр хамгийн чухал нэг гэрчлэгээ болох хлорин free тэмдэглэгээ байдаг. За хлорин free тэмдэглэгээ нь жихнүүдийн дунд маш чухал ойлголтыг агуулж байдаг. Зарим жихний үйлдвэрүүд хлор агуулдаг. За жихийг цайруулах, өнгөнд оруулах үүднээс хлор ашигладаг байгаа. За энэ хлор нь хүүхдийн арьсанд тогтмол хүрэлцснээр хүүхдэд арьсны тэмцвэрт байдлыг алдагдуулах, pH орчинг алдагдуулах, дээрэс нь арьсыг эмзэгшүүлэх эрсдлийг дагуулж байдаг. За тэгэхээр IVB брэнд нь хлорин free буюу огт хлор агуулаагүй дээд зэрэглэлийн материалаар үйлдвэрлэгдэг эмжих байгаа. За одоо бүгдээрээ IVB жихтэйгээ танилццгаая. За IVB нь хоёр төрлийн жихтэй. Эхнийх нь премиум төрлийн буюу дээд зэрэглэлийн материалтай загвар байгаа. За энэхүү загвар нь 2 мм орчим нэмгэн, зөөлөн, за хүүхдийн биед маш тухтай. Дээрээс нь арын сундаг бүслэхийтэй, шингэн хэмжигч зураастай. Хүүхдийн арьсанд хоолгож үрхэргүй, зөөлөн, за сайн чанарын зангуу наалттай, 3D давхар босоо хамгаалттай ийм жих байгаа шүү. За тэгээд дээрээс нь амьсгалдаг жих гэж явдаг. За амьсгалдаг жих нь хүүхдийн жихнүүдийн дунд хамгийн чухал ойлголтуудын нэг байдаг. Хүүхдийн шээс хүчлэг шин чанартай байдаг. Тэрхүү хүчлэг уурыг амьсгалдаг жих нь гадагшлуулж өгснөөр тухайн хүүхдийн арьс жихүүн дотроо нуурахгүй, тууралт үүсэхгүй, бактери үрж өгөхгүй, дээрээс нь шээсэндээ түлэгдэх зэрэг асуудлаас холуур байдаг бахнэ. За дараагийн жихтэйгээ хэдүүлээ танилццгаая. Энэ нь болохоор Ultimate Dry буюу давхар шингээгчтэй шинэ төрлийн маань жих байгаа. За энэхүү жих нь премиум төрлөөс юугаараа ялгаатай вэ гэхээр шингэнийг 2 дахин илүү их шингээдэг. Монголд цор ганц 14 цагийн шингэн дүүжих технологитой ийм жих байгаа. За тэгэхээр ээжүүд маань шөндөө илүү их шээдэг, эсвэл арай илүү их шингэн нь хальж нэвтрээд байгаа ч юм уу иймэрхүү тохиолдолд давхар шингээгчтэй төрлөө сонгон хэрэглэх боломжтой байх нэ. Ээжүүдтэй хүргэх нэг бяцхан зөвлөгөө гэвэл жихний хамгийн зөв эрүүл хэрэглээ бол 3-4 цаг тутам солих байдаг шүү. Зарим ээжүүд маань жихийг дүүрээгүй байсан ч юм уу эсвэл солихгүйгээр маш олон цаг удаадаг. За энэ нь хүүхдийн арьсанд харшил өдөөх, за хүүхдийн арьсыг гэмтээх тийм эрсдлийг дагуулж идэг тул манай ээжүүд маань 3-4 цаг тутам сольж байхыг зөвлөж байна. Өнөөдөр та бүхэндээ IVB жихний талаарх мэдээллийг болон жихний зөв хэрэглээний талаарх зөвлөмжийг хүргэлээ. IVB хүүхдийн брэнд байлаа. Баярлалаа. Сайн байцгаана үжидэ орой мэд бала брендийн үйл ажиллагаа хариуцсан захирал Эрдэнэ Сүрэн байна. Өнөөдөр би та бүхэндээ хүүхэдтэй хэрхэн зөв хувцас, зөв гутлыг сонгох талаар богинохон зөвлөгөө өгье. Зөв гутал, зөв хувцас яаж авах вэ гэхээр та нэг юмыг маш сайн харах хэрэгтэй. За одоо бидний хамгийн түгээмэл жишээ авбал би хүлэрдэг хүүхэд байна. За хүлэрдэг хүүхдийн нөгөө талаас хэрэгцээ нь юу байх вэ гэхээр мэдээж материал нь амьсгалдаг байх хэрэгтэй. Амьсгал нь тэр хүүхдийн хүлрэх мэдрэмжийг мэдээж даавал шингээж аваад иж болохгүй. За шивэрддэг хүүхэд. Тэгэхээр мэдээж уловчонд бактери үржихгүй, шивэрдгээс хамгаалсан уловч байх хэрэгтэй. Энэ мэтчлэн хүүхдийн биеийн онцлог өөр байдаг. Манай ээжүүдийн бас нэг алддаг зүйл болохоор нэг ижил хувцсыг байнга авч өгөх. Тухайн хүүхдийнхаа онцлогийг бас мэдрэхгүй нэг хувцаа сайн гэж бодоод тухайн хүүхдэд тохироогүй хувцас авах гад байдаг. За хүүхдийн хөлний хөгжлийн бүтэц болохоор 3 үе шаттай явагддаг. 0-9 сар, 9-өөс 24 сар, 24 сараас 48 сар гэдэг 3 үе шаттай хуваагддаг. Эдгээр 3 үе шат маань хүүхдийн хөлний бүтцийг яаж хэрхэн зөв аюулгүй гутлаар дамжуулан дэм болж тэр хүүхдийн хөгжлийг зөв чиглүүлж өгөхөд зорилго нь оршдог. Сүүлийн үед ээжүүд маань гутал сонгохдоо өөрт таалагдсан эсвэл үүн харж авах эсвэл хит их загварт хуурдах хандлага илэрхийлэгдэж байгаа. За хамгийн гол юм та анхаарах ёстой. Хөлд орно гэдэг мэдрэмж бол хамгийн чухал. Хүүхэд чинь дүнгиж хөлд орох анхлах тэр мэдрэмжийг бид маш гоё өгснөөрөө тэр хүүхдийн хөлний хөгжил байшингаар хүний суур фундамент шиг үнэхээр тэр гоё мэдрэмжийг бид өгөх ёстой. Хамгийн чухал зүйл бол тэр хүүхдийн нэгт хөл бол маш таатай эвтэйхэн алхахад нь тухтай байх хэрэгтэй. Хоёрдугаар хамгийн чухал юм аюулгүй хөлний өсгий, үлми, тавха, нум гэдэг энэ бүтэц болгон дээр хүүхдийн аюулгүй мэдрэмжийг очих технологи байх ёстой. За дээрэс нь хөлний хөгжлийн энэ үе шатууд дээр
хамгийн чухал юм болохоор тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангаж тэр ясны хөгжлийг маш зөв хүүхдэд чиглүүлэх явдал байгаа. Ганцхан ном байснаар тэр хүүхдийн хөлний хөгжлийг зөв чиглүүлэхгүй гэсэн. Тэгэхээр балагийн маань хөлд оруулах энэ 3 үе шат дээр хийсэн технологи маань хөлийг маш зөв хөгжилтөнд чиглүүлж өгдгөөрөө даваа талтай. Хамгийн гол нь та бүхэн ээжүүдээ нэг юмыг дахин анхаараарай. Энэ юу вэ гэхээр зөвхөн ингээд нумтаа гутал гээд хайгаад байдаг. Ном гэдэг зүйл маань өөрөө байглаасаа тэр хүүхдийн ясыг одоо тэр үе шатуудыг маш гой зөв чиглүүлж өгснөөс ингээд олон талаас нь шийдсэн технологиор номыг зөв болгож хамгийн зөв номтой хөл үүсдэг юм аа. Тэгэхээр та бүхэн үнэхээр тэр хайсан гутлуудаа олж чадахгүй бол манай бала дэлгүүрээс ирээд сонирхоод үзээрэй. Бид танд мэргэжлийн зөвлөгөөг өгөх болно. Хэрвээ та үнэхээр амжихгүй цаг завчин байхгүй бол бид нэр та бүхэндээ зориулаад бала цэг имэн онлайн сайтыг бас санал болгож байна. Та хүссэн үедээ хаанаас захиалаад хөрвүүлээд авах боломжтой. Өнөөдөр өгсөн миний бяцхан зөвлөгөө маань ээжүүдийн минь асуудал жахан ч гэсэн нэмэр болсон болов гэж бодож байна. Таны хүүхдийн хувцсны шиг хандлагыг бала тодорхойлох болно. Дахин давтшгүй хүүхэд нас. Зэгчтэй бид яг одоо манай жавынхаа гэрт ирээд байна. За манай эд маань тэр тусмаа манай баасан жав маань сайхан амарчаад ингээ гэртээ гарцсан байна. Тэр хөрөөний тоглоом нэвтрүүлгээс хойш ингээ эргөө уулзж байгаа да маш их баяртай. За сайн уу манай дөрвөө? Сайн байна уу? Тэжгүй сайхан уу? Сайхан амарчсан уу? Тэжгүй сайхан амарчсан. Хэр их өвдөж төрсөн? За нэг 12 13 цаг хүртэл өвдөж тий. Маргааш өглөө 7-д ч төрсөн. За. Урагдлаа идлэхгүй сайхан амарчсан. За охинтой болох мэдрэмж ямар байна да? Өстө гоё эсэ. Би чи ерөөсө охинтой болъё гэж манай хүн бол айлнжсэн яахгүй. Аавын хүсүүлэгсэн охин ирсэ. Бом баяргаа. Өстө бомбой. Яашин гангийн юм бэ? Хөөрхөн дүүтэй болсон чи ямар байна төшгөө? Гоё. Яа юу гоё юм? Дүүийнх нь өнөр нь гоё ээ нөө. Юу нь гоё? Дүүтэй хайртай гэж хэлсэн үү? Хайртай юу? Анх яасан охиноо аваад ирсэн чи манай төшиг яаж юм? Бит хоёроос бишүүрхэд ирсэн шүү. Тийм эмээ өвөө дээр 2-3 ханчаад ирсэн чи бит хоёроос бишүүрхэд нүднэлээс хэлсэн. Бит хоёрыг харчаад сансан байна тий. Бит хоёрыг нэлээ сансан байсан. Эцэндээс нь дүүн ингээ гараад ирсэн байгаа зү. Ямар санагдаж байна? Гоё нэ хөөрхөн түрүүн дүүгээ өнөрлээд үнсээл байсан. Дүүгээ бэсгээл харъя гэл. Тэгээд царайг нь харъя. Жоо. Одоо тэгээ яаж вэ? Хойролох дээр гүнжтэй хамгийн харьцаж байгаа нь хэн бэ? Аав нь хамгийн харьцаж. Тийм үү? Ах дээр нь ч гэсэн аав нь хамгийн харьцаж. Хүүгээ яг гардаж яг сар өсөж исэн болохоор би ч тэг хөвгүүлдэг юм да. Тийм үү? Аав нь хүүгийн цэвэрлэн, намын цэвэрлэн, усанд оруулна. Бүхэмийн вау, ямар мундаг юм аа хамлж авч. Ийм аав нар олон болоосаа. Гой санагдаж байна. Тэгээ нэрээ ирчүүдээ бас уриалж ингэж хэлдвэл гоё юм байна. Одоо аавын 10 хоног нэрээ дуусах байгаа юу? Тийм дуусах баг. 10 хоног дуусахаар одоо тэгрийг хэрэг. Харин тэргэлтэй дуудана. Дуудна гэдгийг тооцоолол гэж. Манай хоёрын хувьд бол бас их гоё оролцогчтой маань нэг байлаа. Нэвтрүүлэгт орохдоо их тайван, их хөөрхөн байсан. Одоо эргээд бодох нэ тэр их бацалтын хажуугаар, өвдөлттэй хажуугаар нэвтрүүлэгт орж явах ямар бэ? Өстө гоё эсөө. Би баг өвдөлтөө мэдрэхгүй байх шиг байсан шүү дээ. Тийм тэгэл нэвтрүүлэг дуусаад амар өвдөд эхэлсэн шүү дээ. Яа тийм. Манай ч өмнө анхныхаа төрөлтөн дээрээ 24 цаг шахуу өвдөд эмнэлэг дээр тэгээд тухайд нөгөө ковид гарцсан хажууд нь сахиураар орох боломжгүй. Тэгээд манай хүн хөрхий би тэр цонхоор лайлуулах орж тийм болчих гол тэгээд их өвдөж байгаа төрж исэн. Энэ удаа нөгөө нэвтрүүлэгт орсон болооч тэр 12 цаг нь ямарчлсан өвдөлтгүй байж байгаа. Сүүлийн яг 12 цаг нь 6 цаг нь бацалт өгөөд ах шиг байна гэж байгаа л тэгээд сүүлийн 6 цагт яг өвдөөл төрсөн. Ашгүй тий. Тэ их амарчсан энэ удаа. Та тийм ээ. Би дуур тест даттай таарсан баяртайгаа нэвтрүүлэгт орсон доо. Танай хамт олонд маш их баярлалаа. Ер нь их гоё нэвтрүүлэг байна. Тэгээд ер нь цаашдаа ингээд зохион байгуулж яваад олон хүмүүсийг оролцуулаад их гоё юм болов гэж бодож байна. Охиндоо хэрвээ нуусан шил нэр хайрлсан уу?
аав нь цэцэн гэдэг нэр өгсөн. Өө за. Эрдэм мэдлэгтэй тийм оюун ухаантай цэцэн мэрхэн байгаарай гэд бэлгшээж өгсөн нэр. Хөрх юм. Одоо тэгэхээр олон жилийн дараа Сэцэн охин маань зурагтаар магадгүй яг энэ бичлэгийг үзүүлдэг, энэ нэвтрүүлгийг үзэл хөрх охиндоо хандаж юу гэж хэлмээр энэ хоёр. Мундаг том охин болоорой л гэсэн. Одоо яг толгомжтой За миний охин эрдэм мэдлэгтэй хамгийн гол наад жаргалтай хүн болоорой. Түшиг агаа нүг хэлэх юм уу дүүтэй? Миний хөдөөгүй ямар хүн болоорой гэж хэлэх үү? Мундаг эрдэмтэй. За маш их баярлалаа. Та дөрөвтөө бүл нэмээд ийм хөрхөн охин хорвоод мэдлсэн байна. Тэгээд эрүүл их аз жаргал хамгийн сайхан бүхний хүсье. Тэгээд яг энэ мөчүүл манай хамт олонны үед хамгийн сайхан байдаг. Нэвтрүүлэгт ингээд давхар биетэй тийм одоо маш их өвдөлттэй байсан ээж маань одоо ингээд хүүхдээ тэрвэрэд гэр бүлээр аз жаргалтай суугаад сайхан байдгаа. Баярлалаа та дөрөвтөө. За баярлалаа. Таны хамт олсон ч гэсэн баярлалаа. Цагт хоёр маань зөвшөөрч байна уу? Зөвшөөрч байна. Олцогч нар маань зөвшөөрслөө. Энэ бол төхрөөний тоглоом шоу нэвтрүүлэг. Хүрх үеийн өвдөлтийг нандаа. Урагт хүчил төрөгч сайн хүргэхийн тулд ямар амьсгал хамгийн сайн бэ? Монголын дээр үеийнхэн кинонуудаас нэрлэнэ гэсэн 30 секундын дотор. Гэхдээ ээжээ тань руу нүж явуулж. Монгол улс үндэсний мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгийг гаргаж байсан бэ гэсэн асуулт байна. Автын усалаад гараад. За. Тэгвэл даавал. Монгол улсын засгийн газрын ордны гадна төмөр хашаан дээр ямар хээ байдаг вэ? Засгийн газрын орд нь бол хашаатай гэдэг бол нэг фокус. Нилээ халууцаад байна уу яаж вэ? Ер нь базалж халууц чинь асуултандаа халууц. Сандарч халууц чинь ертөнцийн 3 халууц. Онцгой бүтээлийг орёгоос